Хүнсний зарлаа цомхноор тооцоод пол өөрөө битгэнэ гэж үзэхэд ер нь бол өглөөний цайнд 66523 төгрөгийг ер нь бол 31 хоногийн торс зарцуулахаар байна. Тэгэхээр энэ маань болохоор ер нь 1 сарын хүнсний зарцуул гэсэн үг зөвхөн өглөөний хоолнд. Харин өдрийн хоолнд 115,608 төгрөг. Энэ нь болохоор 15 хоногт нь гурилтай шил, үлдсэн хоногт нь будаатай хураг гэднэ гэсэн үг. Бас орой хоолнд яг адилхан зарцуулна гэж тооцно. Ингээд үзэхэд ер нь бол 52,261 төгрөгийг нэмэлт хүнсэнд зарцууллаа гэж үзэхэд ер нь бол сардааны 350,000 төгрөгийг хүнсэндээ зарцуулахаар байна. Тэгээд ингээд үзэхэд ер нь бол ам бол дөрвөлөө байгаа тохиолдолд сая 400,000 төгрөгийн хүнсний зарцуулалттай болчихно. Нэг хүн хувийн хүнсний зардал хангана гэд үзэх юм бол ер нь 26 сая төгрөгийг 18% өгөөжтэй хөрөнгө оруулах гэж бодоход ер нь бол сарын хүүгийн орлого нь 351,000 төгрөгийн өгөөжтэй байхаар байна. Гэр бүлийнхаа хүнсний зардлыг нөхнөө хангана гэд үзэх юм бол 104 сая төгрөгийг хөрөнгө оруулахад ер нь бол жилийн 18% өгөөж маань 16 сая 848,000 төгрөг болж байгаа. Энийг 12 сартаа хувагаад үзэхэд сая 404,000 төгрөгийн хүүгийн орлоготой болно. Энэ маань ер нь бол саяны тооцоогоор гэр бүлийн хүнсний зардлыг хангачиж байгаа.